Өнөөдөр тэр арал яг л цаг хугацаанд хүлцсэн юм шиг байдаг. Энэхүү нууц хаалгыг нэг ч оролцох хүмүүс эцэстээ солиорч эхэлсэн. Энэ хаалгаар орсон хүн болгон мөнх амьдралтай болдог гэж ярьдаг. 1989 онд Роберт Лазар гэдэг нэг залуу өөрөө 51 өдөр бүсэд ажиллаж байсан гэж мэдгдсэн. Эцсийн нөрөнд хоногсоо хүн болгон золгүй үйл явдал тохиолж байсан учраас сүнстэй гэж үзэн энэ өрөөг хаахаар шийдвэр гаргасан. За hi guys, Тэмковын дараагийн бичлэгэнд тавтамаар л. За энэ удаагийн дугаард хэдүүлээ яах вэ гэхээр хизээч онгойлгож болохгүй аимшигтай хаалгануудын талаар part 2-ыг хүргэж байна. Бид нар энэ дэлхий дээр маш олон хаалгуудаараа орж гарч хүснээрээ явж болдог. Гэхдээ энэ дэлхий дээр хизээж нээж онгойлгож болохгүй лацдсан. Хэрвээ онгойлгоход зүрхлэх юм бол бидний амьдрал маш аимшигтай хор хүнэл учруулах нууц хаалгануудын талаар өнөөдөр хамтаа үзэх болно. За тэгээд бичлэгэнд орохоос өмнө лайк дараагүй лайк дараа сабадарха битэн мартаарай. Энэ дугаарыг бэлдэн хүргэж байна. За тэгэхээр бидний ямар хаалганууд хүлээж авах бол хамтаа бичлэгэндээ уулзцгаая. Нью-Йорк хотын яг хажууд Vickers шоронгийн дэргэд нэг жижигхэн арал бий. Түүний нэр бол North Brother арал. Энэ арал дээр халдвар төвчний тусгаарлалтын эмнэлэг байрлаж байсан. Хотыг хамгаалахын тулд өвчтөе хүмүүсийг энд авчирч тусгаарладаг байсан. Харин 1970-аад оны эхээр гинэт орхигдсон. Өнөөдөр тэр арал яг л цаг хугацаанд хүлцсэн юм шиг байдаг. Ширээ, ван, гэрэл бүр эмнэлгийн үнэрч одоо ч хүртэл үнэрцээр байдаг гэдэг. Зэрлэг өвсөн дундаас хуучин гэрлийн шунгууд цухиж, хагарсан зам, балгас болсон байшингууд бүх зүйл яг хүн төрлөختөн гинэт алга болчихсон юм шиг байдаг. Энд театр байсан, сүмч байсан, харин хамгийн аимшигтай нь мор хүртэл байсан. 1904 онд нэгэн уурын онгоц гинэт дэлбэрч хэдхэн хоногийн дараа 1021 хүний цогцос энэ арал руу зөөгдсөн байсан. Өнөөдөр уг аралд зөвхөн тусгай зөвшөөрлөөр заавал хөтөчтэй хамт явах боломжтой. Эс бөгөөс та хизээч эргэж ирж чадахгүй байж мэднэ. Бидний хизээч нээж болохгүй аимшигт хаалганууд 2. Домогт үгүйснээр Египтийн Гизагийн их Спhinx-ийн доор Атлантидын дөрвөстийн бичиж үлдээсэн эртний судар бүхий асар том номын сан уншдаг. Энэхүү зөвнөл 1940-од онд нэгэн зүнч хүний үзэгдэлд гарч ирсэн. Атлантид нь Атлантын далайн төв хэсэгт байсан гэж үздэг домгийн хот бөгөөд түүнийг батлах баримт олох гэсэн олон хүн солиорлын эрмэгт хурж байсан. Арслангийн биетэй хүний толгойд Спhinx өөрөө ч мөн адил нууцлаг. Хэн барьсан, юуг илэрхийлдэг, ойролцоо пирамидуудтай ямар холбоотой тодорхойгүй. Египт судлалын тэргүүлэх мэрэгчлэн олон жил Спhinx-ийн бүх хэсэг доорх агуу бүрийг нарийн судалж бичгийн танхим гих алдарт номын санг хайсан ч ямар ч үр дүнд хүрээгүй. Хачиргалтай нь Спhinx-ийн ойролцоог мартлагын үеэр тэр мартагдсан хот болсон ч энэ Спhinx-ийн барьж байсан ажилчдын нууц байсан. Харин домогт номын сан болон Атлантидын тухай ямар ч уулмөр болдоггүй хэвээр байгаа. Гэсэн ч хүмүүс өнөөг хүртэл энэ хоёр нууцыг хайсаар амьдралаа зориулсаар л байгаа. Бидний хизээс нээжлэхгүй аимшигт хаалганууд 3. Фабрижагийн үндгнүүд маш ховор бөгөөд үн цэнтэй зүйлстэй багтдаг. Эдгээр нь Оросын хааны гэр бүлийн өмч байсан бөгөөд нийтдээ ердөө 52 ширхэг үйлдвэрлэгдсэн. Эдгээрээс 46 ширхэг нь Октябрийн хувьсгалаар амьд үлдсэн ба одоо дэлхийн олон музейд хадгалагдаж байгаа. Их Британий хатан хаан хүртэл 3-ыг нь эзэмшдэг. Гэсэн ч цуу яриагаар зарим үндгнүүд нууц газруудад хадгалагдаж байгаа бөгөөд нэг үндг нь Их Британий Престон хотын нэгэн банкны сейф дотор байгаа гэж үздэг. Энэ үндг нь тэнд яаж очсон бол гэдэг нь маш сонирхолтой нууцлах хэвээр байгаа. Сейф нь доктор Уилкот гэх аялагчийнх бөгөөд тэрээр зөвлөлт холбоот улсад олон удаа зорчиж байсан. Түүний гэр бүл өдгөө түүний тагнуул байсан гэж сэжгэлдэг. Тэр нууцлаг алтан өндөгтэй гэдгээ байнга ярьдаг байсан бөгөөд тэр өндөгний сүүлчийн эзэнтэй дотн найз байсан. Москвад нас барсны дараа түүний гэрээс маш хачирхалтай зүйл олдсон. Жишээ нь Пижакныхаа креманд ч гэсэн 1000 паунд мөн дээрээс нь нууцлаг эд зүйлсүүд гарч ирсэн. Тэд банкны сейфийн талаар мэдээд тэр өндөг тэнд байгаа гэж итгэсэн. Тэр өндөг ойролцоогоор 38 тэрбум $. Үнэ хүрч магадгүй тул тэд сейфтэг онгойлох хүсэлтэд автаж бараг л солиорох шахсан. Гэвч асуудал нь тэр сейф хизээж онгоохгүй. Доктор Москвел нас барсныхаа дараа хинч нэвтрэх эрх үлдээгээгүй тул банкч хүртэл онгойлохыг зөвшөөрдөггүй. Ийхүү Москвелийн гэр бүл гартаа хүрч чадахгүй асар их хөрөнгөн дээр сууж байх магадaltaй. Бидний хизээж нээж болохгүй аимшигт хаалганууд 4. Перу улсын Титикака нуурын ойролцоо чулуугаар сэлсэн нэгэн хачирхалтай хаалга байдаг. Хүмүүс үүнийг бурхны хаалга гэж нэрлэдэг. Энэ хаалга нь 7 м өргөн 7 м өндөр. Хамгийн хачирхалтай нь энэ хаалга нь хан руу хөтэлдэг бөгөөд хаашаач хүрэгдэггүй юм байна. Гэтэ нутгийн угуул хүмүүсийн яриагаар энэ бол ердөө л чулуун хан биш, харин зөвхөн агуу хүмүүст л нээгддэг, бурхтын орн руу нэвтэрдэг хаалга гэж ярьдаг. Домын ёсоор бол энэ хаалгаар орсон хүн болгон мөнх амьдралтай болдог гэж ярьдаг. Хаалганы доор жижигхэн нүх байдаг. Түүний хажууд дугуйн сэлбэртэй хонхор яг л түлхүүрийн нүх шиг харагддаг. Энэ хаалгыг зөвхөн алтан дугуйн түлхүүрээр л нээх боломжтой байдаг. Түүхэнд нэгэн инка тахилч
Испани байлдан дагуулагчдаас цухтаж байхдаа энэхүү алтан түлхүүрийг авч явсан гэдэг. Тэрээр шүнжин алхасаар хаалганд хүрчээ. Түүнийг тэнд байсан бөөнөр тосон авч шидэт зан үйл үлдсэн байдаг. Тэгээд гинэт хаалга нэгдэж цэнхэр гэрэл цацарч нэгэн хонгол гарч ирсэн. Дахилч болон бөөнөр түүгээр орон үүрдийн дэлхийг орхисон гэдэг. Өнөөдөрсөн тэр хаалга сахиж буй үйл үзэгдэгч бөөнөр бий гэж хүмүүс итгэдэг. Зүгээр л бид нар тэднийг харж чадахгүй байгаамаа гэж тайлбар өгсөн байдаг. Бидний хизээс нээж болохгүй аимшиг толгонууд. 5. Төсөөлдөө дэлхийг сүрүүлжлээ гэж бодъё. Гэтэ нэг газар бүх ургамлын үрийг хөлдөөж хадгалсан байвал яах вэ? Ийм газар үнэхээр байдаг. Энэ бол Svalbard-ын үрийн сан. Умард туйлын хойд хэсэгт мөсөн уулын гүнд байрлах хүн төрөлхтний нууц агуулгах. Энэ байгууламжийг ямар ч дэлбэрэлт, үер, цацраг, дайн, уур амьсгалын өөрчлөлт төсвөртэй байхаар тусгаалan барьсан. Энд 4.5 сая төрлийн ургамлын үр хадгалах боломжтой ба өнөөдөр ихэд 1 сая гаруй үр хадгалагдаж байгаа. Тэгэд хамгийн сонирхолтой нь энэ газар сахилгаангүйгээр ажилдаг байгалийн мөнх зэвдэх хөрс өөрөө хөргүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол яг л хатуу диск шиг. Гэхдээ бидний амьдралын нөөц байгаа гэсэн үг. Хэрвээ зомби сүрэл боллоо гэхэд дуртай бүргэрийнхаа салаад улаан лойлын үрийг аваад дахин тариалах боломжтой болно. Тэгэхээр дэлхий сонссон ч өрн амьд байна. Бидний хизээш нээж болохгүй аимшиг толгонууд. 6. Америк нэгдсэн улсын Невада мужид байрлах 51-р бүс бол дэлхийн хамгийн нууцтай газар гэж хэлж болно. Энгийн иргэд байтугай онгоц хүртэл дээгүүр нисэх хориотой. Google Earth дээрээс дэлхийг дээрээс нь харах үед энэ газар байнга л үйлчлэх харагддаг. Энэ бол зүгээр л цэргийн бааз биш, 2.9 сая акр газар нутгийн хамаарсан аварга байгууламж. 1955 онд байгуулагдсан ч Америк нэгдсэн улсын тагнуулын төв газар 2013 он хүртэл түүний орчлыг хүлээмжшөөрөхгүй байсан. Тэгэхээр яагаад ийм нууцлаг байдаг юм бэ? 1947 онд Розвельт нэгэн үл таних нисдэг биет осолцсон гэдэг. Зарим хүмүүсийн яриагаар осолцсон тэр хөлөг болон харь гаригийн нисэгчдийг чухмын газар даварч судалсан гэдэг. 1989 онд Роберт Лазар гэдэг нэг залуу өөрөө 51-р бүсэд ажиллаж байсан гэж мэдгдсэн. Тэр харь гаригийн технологи, биетүүдийн эмнэлгийн зургийг үтсэн гэж хэлсэн. Мэдээж түүний эсэргүүцсэн хүмүүс олон, гэхдээ асуулт хэвээр үлдсэн. Тэгэхээр дэлхийн засгийн газар биднээс яг юу нууж байгаа вэ? Биднээс ямар нэгэн зүйл нууж байгаа гэдэгт та итгэж байна уу? Хизээч нээж болохгүй аимшиг хаалганууд. 7. Канадын үзэсгэлэнт уулын хөндөд байрлах энэ буудал Fairmont Fan Springs. Гаднаасаа үлгэрийн ордон шиг харагддаг, харин дотроо аимшигтэй кино шиг. Домгоор бол 873 дахь өрөөнд нэгэн аз жаргалтай гэр бүл амьдарч байсан. Гэвч анхны шөнө нь аав нь эхнэр болон охиноо хөнөөгөөд дараа нь өөрөө амиа хорлсон байсан. Цагдаа нар өрөөг цэвэрлэж дахин ашиглалтанд оруулсан ч тэнд хоногсох хүмүүс шөнө дунд аимшигтай хашгирааныг сонсож толинд гарч ирсэн гарын цуст мөрүүдийг арилгаад ч эргээд гарч ирдэг байсан гэн. Эцэст нь буудлын зүгээс 873 дахь тоот өрөөг мөнхөд хаахаас өөр аргагүй болсон. Одоо 871 болон 875-ын хооронд нэг хаалга байх ёстой ч зүгээр л нэг хоосон өхөөтөр хам байдаг. Хэрвээ ажилтнаас нь асуувал тэд зүгээр л толгой дохиод юу ч хэлдэггүй. Хэн нэгэн тэднийг ярил юу болохыг анхааруулсан мэт байдаг. Тэгэхээр та тэнд хонолж зүрхлэх үү? Хизээс нээж болохгүй аимшиг хаалганууд. За энэ бол сүүлийнх 8 дахь баримт. Америк нэгдсэн улсад олон нууцлаг пункрууд бий. Гэтэ Шарлотт Свилл дэх энэ пункер нь онцгой. Энэ зөвхөн ерөнхийлөгч болон маш өндөр албан тушаалтай хүн л орж чадна. Хамгийн сонирхолтой нь гэр бүлийнх нь хүртэл орж болдгоо гинэ. 2007 оноос 61 сая доллар зарцуулж дотроо эмнэлэг, телевизийн студ, хэдэн сарын амьдрах хүнс маш нарийн хамгаалалттай өрөөнүүдээр тонголсон. Магадгүй төрийн нууц бичиг баримт хадгалж байх магадaltaй гэж хүмүүс ярьдаг. Энэ бол уулын гүнд орох жинхэнэ нууц хот. Цагаан ордны доорх пункруудын түүхэнд ганцхан удаа 9 сарын 11-ний өдөр дэд ерөнхийлөгч Дик Чейни ашиглаж байсан. Гэтэ төр засгийн газар өнөөдөр ч шинэ пункрууд барьсаар байгаа. Тэгэхээр тэд яг ямар зүйл ингэлж бэлтгэж байгаа вэ? Тэд яг биднээс юу нууж байгаа вэ? За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ танд таалагдсан бол лайк дараа саботрха битэн мартаарай. Бас та бүхэн ямар төрлийн контент үзэх хүсэж байна? Та комментээр бичиж үлдээгээ битэн мартаарай. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Лифтний хаалгаа яаж онгоолгоод